Hello, welcome to Jackie's English lesson. За, Jackie багшийн англи хэлнийхаа хичээлд давтан морилно. Өнөөдөр эхлэн суралцагчийн англи хэлний хичээл 2 дугаар хичээлийг үзэх гэж байна. За, түрүүчийн 1-р хичээлээр бид нэр их шиг үсгийн дуудлагын 1, 2 дугаар төрлийг нь үзсэн байгаа. За, 1-р төрөл нь задгаа үетэй өгнүүд, 2 дугаар төрөл нь битүү үетэй богино их шигтэй үгүүд байгаа. За, задгаа үетэй үгний эцэст байгаа и их шиг бол задгаа үетэй гэдгийг тэмдэглэх үүргээр орсон байгаа учраас энийг дуудахгүй. За, тэгээд өмнөх их шгийг цагаан толгойн дуудлагаар дуудчихаа, тийм үү? За, энэ дээр э үсгийг name гэдэг эээр уншлаа. О үсгийг өвгөр нь note гэж уншина. И үсгийг игээр нь би гэж уншина. Одоо энэ ганцхан их шигтэй учраас ганц их шгийг уншиж байна, тийм үү? I, Y хоёр ижил дуудагдана. I-аар дуудагдана. Fine, my. U үсэг юугээрээ дуудагдана. Mute. Битүү үеинд богино их шигүүд үүсэж байгаа. A үсэг маань I болно. Man. O үсэг нь O болно. Not. E үсэг маань E-гээр дуудагдана. Pen. I, Y хоёр E-гээр дуудагдана. Seed, myth. U үсэг R-гаар дуудагдана. Cup. За, одоо өнөөдөр бүгдээрээ 3, 4-р төрлийн дуудлагыг давтгах гэж байгаа. За, тэгэхээр 3 дугаарт нь бол ямар дуудлага байна гэхээр их шиг үсгийн ард R-ийг үлгэж орчхоор урт их шгүүд үүсэж байгаа. За, энийг давтгах нь. За, E үсгийн ард R болоо. Уртаар R. За, монгол хэлэнд хэлж байгаа шиг урт аа гэд хэлчихээр арай болохгүй байна. Урт аа хэлж явж байгаад хэлнийхээ үзүүрийг дотгош нь хумаад бүр хэлээд тэгээд гэсэн аваа үүсгэнэ. R. За, энэ үг car. О үсгийн ард R орохоор or, fork. За, бусад 4 үсгийн ард R гэхүүлэгч орвол гэсэн аваа үүсгэнэ. Монгол хэлний Ö үсгтэй төстэй тэмдэглэж байгааз энэ галиг буюу дуудлагыг та бүхэн бас чэйжилж яваарай. Яагаад хэрэгтэй вэ гэхээр тойл бичгийн толгой үгийн ард нь дандаа дуудлагыг нь галигаар бичсэн байдаг. Тийм болохоор шинэ үгийг яаж дуудах вэ гэж мэдэхгүй гэж хэцүү гэж бодох хэрэггүй. Ард нь энэ дуудлагаар нь галигаар нь бичсэн байдэн шүү. За, энийг өө хэлэх гэж байгаа юм шиг хэрнээсээ хэлнийхээ үзүүрийг дотгош нь хумаалгана. Тэгэхээр гэсэн аваа болно. За, germ, bird, girl, burn. За, 4-р төрөл нь болохоор их шиг тэгээд R гээгүүлэгч ард нь E үсэг орсон байна. За, энэ тохиолдолд хос их шиг. За, энэ үг нь энд болохоор урт их шиг үүснэ. Бусдын дээр нь хос их шиг үүснэ. За, year гэсэн хос их шиг үүсэж байна. Rare. Энд R гэсэн их шиг энэтэй адилхан үүсгэнэ. More. Ear, here. Ire, fire, tire. Your, pure. За, одоо энийг дахиад уншия. Car, fork, germ, bird, girl, burn, rare, more, here, fire, tire, pure. За, сайн байна. Ингээд жишээ үгэн дээр уншия. За, их шигийн ард R гээгүүлэгч орохоор эсвэл R гэж үсэж байна. За, энийг жишээгээр уншия. Her, germ, per, term, fur, first, sir, burst, burn, barn, turn, turn, sort, spot, tart, turn, girl, firm, curl, curd, bird, card, bird, fart. За, сайн байна.
Одоо эгшгийн ард R-ийг үлгчээрээ дахиад эгшиг буюу E эгшиг орсон байгаа. Энэ тохиолдолд бид нэр хос эгшиг year, year, ire, ear, r гэж үүснэ гэсэн тийм үү? За уншия. Rare, fair. Pure, sure. За энд S үсгийг ишээр уншиж чинь. Sure зарим үгэнд ингэж чинь. Tire, fire. Buyer, hire. Here, seer. More, far. За энд бас нэг нэмэлт дүрм тайлбарлая. Double E буюу E үсэг давхар 2 орсон байх. Эсвэл E-ийн араас A орсон байвал уртаар E гэж дуудагддаг дүрмтэй. Weak, seek. Weak, seal. За энэ хоёр үг адилхан дуудагдж байгааг харж байгааз. Өөрөөр бичигдэж байгаа өөр утгатай үгнүүд гэхдээ адил дуудагдаж байна. Seed, deal. Meat, meat. Энэ хоёр мөн адилхан өөр дуудлагатай юм шүү дээ, тийм ээ? Биш ижил дуудлагатай өөр үгнүүд байна. See. Энэ мөн ижил дуудлагатай. За энэ хоёр үгийг уншихдаа үгийн эхэнд KN хоёр гэвлэгч орсон байвал K-ийг уншдаггүй. Тийм учраас need гэж уншина. За эхнээс нь дахиад уншаарай. Her, germ, per, term, fur, first, sir, burst, burn, barn, turn, sort, spot, tart, turn, girl, firm, curl, curd, bird, card, bird, ford, rare, fair, pure, sure, tire, fire, buyer, hire, here, seer, more, far, weak, seek, weak, seal, seed, deal, meat, see, need. За сайн байна. Дээр хүншлэгийн жишээг 2-3 удаа гоё хуулж үчээрэй. Бичиг дадлага хийж байгаа, нүдлэг дадлага хийж байгаа. За та одоо сайн бичээд байх юм бол бас юм тогтоох чинь хэрэгтэй. За эдгээрийг бас 5-аас доош удаа уншина. Миний уншсныг дахин тавьж сонсож уншиж болно. Тэгээ өөрөө ганцаараа уншиж чадчихэв нь бас уншиж үзээрэй. Ингээ уншлагын хурдаа сайжруулаарай. Минутын уншлага хийсэн ч болно шүү. За одоо TH-ийн нийлэмжийг яаж дуудах вэ гэдэг юг одоо дүрмийг хэлчихье. TH нийлэмж бол монгол хэлэнд байдаггүй хоёр өөр төрлийн авиа үүсгдэг. Нэгдүгээрт хэлний үзүүрийг шүдний завсар зөөлхөн хазаад гадагшаа үлээн дуугүй авиагаа th гэдэг ингэж тэмдэглэдэг байхын дуудлагыг нь. За нөгөө авиа нь болохоор хэлний үзүүрийг зөөлхөн хазаад D үсэг дуудаж байгаа юм шиг хэлнэ. Хадсан чигээрээ D үсэг хэлнэ. The гэж дуудана. За энэ эхний авиа бол гэсэн авиа нь дуугүй авиа нь бие даасан утгатай үг юм. Өмнө ингэж дуудагдах нь thick, thin. За бас үгийн эцэст бас ингэ дуудагч болно. Myth. За энэ дуутай авиа нь the гэд хэлээ хадсан чигээрээ D үсэг хэлнэ гэсэн шүү дээ. The. За энийг болохоор төлөөний үг, туслах үгийн ихэн эгшгийн дунд ингэж дуудана. This, that, the, bathe гэж. За тэгэхээр одоо
Өнөөдөр бүгдээрээ төлөөний үгүүд, заах төлөөний үг үзэж чинь. За тэр энэ тэдгээр эдгээр гэсэн үгнүүд байна тийм үү? За энэний урд нь саяны одоо бидний дуудаж үзсэн the гэсэн авиа орж байгаа. This энэ, that тэр, these эдгээр, those тэдгээр. За яагаад эдгээр тэдгээр гэд ялгаатай байна вэ гэхээр англи хэлэнд маань тоо бас их чухал. Тэгэхээр тоотойгоо зохицож одоо ганцтай байна уу олонтой байна уу гэдгээрээ зохицож энэ заах төлөвний үг бас хуурдаг бахнэ. Энэ эхний хоёр бол ганц тоо байна тийм үү? Энэ тэр гэж хэлж байна. Олон тоон дээр энэ тэр гэж хэлэх юм бол these those гэж хэлэх юм. Тэгэхээр бид нэр ялгаад эдгээр тэдгээр гэж үтсэн байна. За мөн энэ бол миний нэр ч юм уу, энэ ном байна, энэ үзэг, энэ тэр хүн энэ төр гэж одоо өгүүлбэрээр хэлхийн тулд үйл үг заавал хэрэгтэй. Англи хэлэнд үлийн эзэнгүй үйл үггүй тийм өгүүлбэр гэж огт байдаггүй. Тийм болохоор үлийн эзнийх нь оронд энэ гэж орсон бол ном гэж хэлэхийн өмнө үйл үг заавал хэрэгтэй. Энэ ном гэсэн өгүүлбэрийг хэлэхийн тулд үйл үг хэрэгтэй. За тэгэхээр үйл үг нь байх уу би гэдэг үйл үг байна. За тэгээд энэ маань is, are, am гэсэн гурван хэлбэртэй байдаг. Тухайн үлийн эзнээс хамаарат. Тэгээ өгүүлбэрт орсон байхад энэ бол гэж орчвол одоо жишээ нь энэ бол миний нэр гэж өгүүлбэрт бол гэж орчуулагдана. Эсвэл нэр юм аа, нэр мөн, нэр байна гэдэг ч юм уу ингэж орчуулагдана гэсэн үг. За is гэдэг нь ганц тоонд тохирдог, ганц таатай хамт хэрэглэнэ. А гэсэн хэлбэрийг нь ихэвчлэн олон тоон дээр бичдэг. Am гэсэн энэ хэлбэр нь би гэдэг үгтэй. Би одоо инженер байна, би багш байна гэж хэлэхэд хэрэглэнэ гэсэн үг. За одоо өгүүлбэрт харъя. This is my name. Энэ бол миний нэр. Энэ миний нэр гэсэн өгүүлбэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд заавал үйл үг байгаа учраас бид нэр орчуулгахдаа бол гэж тавьчих юм бол яг үгийн тоогоор таарч байгаа. This is my name. Энэ бол миний нэр. That is your house. Тэр бол танай байшин. These are our children. Эдгээр нь манай хүүхдүүд. За одоо энэ дээр жишээ нь энэ үйл үгийг орчуулаагүй шүү дээ, тий. Эдгээр нь манай хүүхдүүд мөн, эдгээр нь манай хүүхдүүд юм аа гэж утгатай гэсэн үг. Монгол хэлээр бол эдгээр нь гэж ярихгүй шүү дээ. Энэ манай хүүхдүүд гэж ярьдаг, тий. Гэхдээ бид нэр энд олонтой байгаа шүү гэдгийг анхааруулахын тулд эдгээр гэдэг үг ашигласан. За, those are your cars. Тэдгээр нь та нарын машинууд. Таны машинууд ч гэж болно. Та нарын машинууд гэсэн үг байна. За, олон тоо энд car гэдэг үгийг бид нэр урд нь машин гэж үзсэн. Олон тоо болохдаа s гэдэг нөхцөл залгасан байна. За, тэгэхээр нэр үгэн дээр s гэсэн нөхцөл залгаж олон тоо үүсгэдэг. Жишээ нь house, байшин гэсэн үг дөрөв бид нар үзсэн. Houses гэхээр байшингууд, boy эрэгтэй хүүхэд тийм үү? Boys гэхээр эрэгтэй хүүхдүүд, girl охин, girls гэхээр охтууд гэсэн үг болно. За ингээд дасгал ажиллая. Эдгээр өгүүлбэрийг англиар орчуулад дэвтэртээ бичээрэй. За тэгээ бичснийхээ дараачийн слайднаас одоо зөв бурууга шалгах нь байна. Тэгэхээр одоо энэ бичлэгээ түр паузлаарай. За дасгалынхаа хариуг харъя. Энэ бол миний хүү гэж ивэл this is my son гэнэ. Энэ бол миний ээж гэхээр this is my mom. Тэр бол чиний машин. That is your car. Тэр бол та нарын байшин. That is your house. Энэ үлийн эзэн байшин ганц тоо учраас that is гэдэг одоо үйл үг тохирч байгаа шүү дээ, тийм ээ. За эдгээр нь бидний нэрс гэдгийг these are our names гэж орчуулсан байна. Тэдгээр нь та нарын ах нар гэхээр those are your brothers. Одоо энд олон тоонууд гарч байгааг хараарай. Names, brothers гэдэг. За эдгээр нь муу хүүхдүүд. These are bad children. Тэдгээр нь сайхан нэрс. Those are fine names.
За энэ children гэдэг үгээс анхаараа түрүүн бид нар үзчихсэн child гэж ганц тоо тэгээд children гэхээр олон тоо болсон байгаа. Ихэнх үгнүүд нь s гэсэн нөхцөл аваад олон тоо үүсгчдэг. А зарим үг нь өөрийн гэсэн олон тооны өөр хэлбэртэй ахны онцлог хэлбэртэй. За тэрийг болгоод авчираа. За th орсон зарим шинэ үгийг харъя. Father аав, mother ээж, brother ах эсвэл эрэгтэй дүү. They тэд, their тэдний. За grandfather өвөө, grandmother эмээ. За мөн the гэсэн артикл буюу ялгац гишүүн дээр бид нар бас энэ th-ийн нийлэмжийг харж байна. За ямар нэгэн тодорхой зүйлийг ярьж байгаа гэдгийг илэрхийлсэн ялгац гишүүн байх нь энэ нөгөө тэр гэсэн үгнтэй адилхан гэсэн утгатай. Жишээлбэл энэ нэр, нөгөө нэр, тэр нэр гэж хэлэхийн тулд the name гэдээ ярьчихна гэсэн. Ярьж байгаа хоёр хүмүүс бие биенийхээ тэний тухай ярьж байгаа, юуны тухай ярьж байгааг мэдж байгаа тохиолдолд the name гэдгийг хэрэглэнэ. The гэсэн артиклийг. The children гэхээр энэ хүүхдүүд, нөгөө хүүхдүүд, тэр хүүхдүүд гэсэн. За ийм ялгац хэрэглэхгүй тохиолдол ч бас байдаг. Жишээ нь хамаатуулах төлөөний үг буюу миний, чиний, бидний, тэдний гэсэн энэ үг ороод ардаад нэр үгтэй хам бол the хэрэглэхгүй. My name, your name, our children, their children гэх мэтчлэнгээр хэлнэ гэсэн үг. За дасгал эдгээр өгүүлбэрийг орчуулаарай. За энд my father is in Mongolia гэж байна. Энэ гэдэг нь хаана гэдгийг заадаг. Дотор гэсэн утгатай ухтар үг байна. Монголд гэж хэлэхийн тулд in Mongolia гэж хэлжиж Монголд гэсэн утга болох нь. Your mother is in America. The children are in Russia. My brothers are in Ulaanbaatar. Our grandfather is in China. The house is in Japan. Your daughters are in Korea. За дасгалын хариуг шалгаарай. За биеийн төлөөний үг байх гэдэг үйлэг маань түрүүн 3 янзаар хувирдаг гэсэн тийм үү. За одоо тэрийг биеийн байх гэдэг үйлэг маань биеийн төлөөний үгтэй хамтарч яаж хувирж ийнэ гэдгийг харж байна. За I би, you та чи, he тэр эрэгтэй, she тэр эмэгтэй, it тэр юм, we бид, you та нар, they тэд. Чи та болон та нар гэсэн үгнүүд адил байгааг та нар харж байгаа бох. За энэ үгнүүдтэй энэ байх буюу би гэдэг үг яаж орох вэ гэхээр би байна гэж хэлэхийн тулд I am гэж хэлэх нь am гэдэг нь би гэдэг үгэн дээр таарна. Би гэдэг үг дандаа томор өчигдөн шүү. I гэдэг ганцхан үсэг байгаа тийм. Дандаа томор өчигдөн. I am гэж болно. Эсвэл хураангуй хэлбэр гэж байдаг. Дээр нь зураас тавиад нэг үсгийг нь гээгээд ингэ нийлүүлээд өчиж чинь I'm. You are эсвэл your. He is his. She is she's. It is its. We are we're. You are your. They are their. За ингээд одоо эдгээрийг орсон өгүүлбэр харъя. Энэ to be үйлэг орсон жишээ гэж ütсэн байна. Ягаад to гэж гарсан бэ гэхээр үйлгийн анхны хэлбэрийг харуулахын тулд to оролцуулж шилдэг. За I am your mother. He is my grandfather. She is our sister. They are your grandchildren. I'm American. You're English.
We're Mongolians. They're Japanese children. За ингэж үлэмш. За дээрх жишээ үлрүүдийг 2-3 удаа хуулж үзээрэй. Олон удаа буюу 5-аас доошгүй удаа унших дасгал хийгээрэй. Гэрийн даалгавар. Шинээр үтсэн дүрм үгсээ ягштал сайн чийжлээрэй. Бичих унших дадлагыг чадах чинээрээ сайн хийж байгаарай. За боломж гарах юм бол тогтоосон өгүүлбэр холбоо үгээ унгол англи хэлтэй үнд хэлж үзээрэй. Хэрвээ та зөв зээжилт зөв хэлсэн бол таныг ойлгоно. За ингээд танд амжилт хүсье. Good luck. See you.